Hello. Өглөөний мэнд. За би өглөө боссон байж байна. Өнөөдөр ажилдаа явна. Тэгээд ажилдаа явахдаа би хэрхэн бэлдээд хэрхэн ажилдаа яваад гэртээ ирээд ном унтдахыг өнөөдөр үзүүлэх гэж бодлоо. Миний энэ баахан шумуулны хазалт байна штэ. Тэрийг би эмчтэр очиод асуухгүй юу? Ягаад ингэ намайг шумуул? Биш энэ ерөн шумуулын хазалт муу юм уу? Эсвэл би бүр айгаад нэг орон дээр тгчүүлээ. Бясаа юм уу гэж бодоод амар айжсэн. Тэгээд эмчтэр очиод харуулаад бясаа гэж бодсон гэдгсэн чинь бясаа биш гэсэн. Тэг гол нь тэрнээс болоод хамаг нэг ор хүнжлийн аваагаас болоод матрасныхаа бүрээсийг аваад бөө юм болоод тэрцэн ч. Тэг хайцсан. Тэг шинийг одоо авах ёстой. Гэхдээ угаасаа шинэ матрас авъя гэж бодож байсан болохоор. Тэгээд эмчтэр утсан чи эмч яалтчгүй шумуул эсвэл ямар нэг амтны хазалтай. Тэгээ шумуул ч юм байна штэ. Ингээд агаар дээр жижигхэн үлдээчтэй юм байна штэ. Өөрийнхөө тэр хорыг тэгээд яг тэр хор үлдээсэн газраар нь бид нэр явхаар тэр хор нь ингээд бидний арьсан дээр тогтоо тэр нь ингээд хазалчиг болчдөг. Заавал хазах албагүй тэгдэг гэд надад тэр эмчин тайлбарлаж өгсөн. Тэгээ би анзаарсан юм байна штэ. Би маск зүгээр нь штэ. Маск одоо энэ хүртэл байгаа штэ тий. Тэгээ энэ шумуулны хазалтууд нь дандаа маскгүй хэсгээр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо энд нэг одоо ингээд гайгүй болоод улаан цэгнүүд болцсон. Энд бас байгаа. За сайн байна уу хүмүүсэг? Консилер даад. Шумуул. Энэ миний хэрэг байна уу? За яах байхгүй. Энийг явуулчих. Хүсээ бүгдээрээ өнөөдөр манай энд 31 градус. Тэгээд ийм амар хүүтэн биш ээ. Ийм амар халуун байхад би үс задгаа явахаар хөлрөөд идгээд би өчигдөр амар мэдэрсэн. Тийм болохоор өнөөдөр бүгдээрээ хүсээ бооно. Өнөөдрийн нүр бодолт нэг юу шиг харагдаад ах нэг билетийн кассийн ихч нар шиг эсвэл нэг онгоцны үйлчлэгч юм аашин тий. За яг миний нэг эм бүгэж нэмэгдээ шал өөр болно. Тэгээ өнөөдөр би нүдэ дахиад чирнэл ягаан болгочлаа ш. Дахиад зохиолцсон юм шиг харагдаж байна уу? Гайгүй байна уу? Юу вэ? Бам. Халуун байна. Өнөөдөр ийм халуун байгаа. Би тэг ийм халуун байхад амар их хөлрөөд байгаа болохоор үсээ нэг задгаа тамааргүй байна. Хоёрт битүү юм өмсмөргүй. Ийм шинээр ийм ногоон сангин шиг ийм нарийнхныг нь авсан гэхдээ тэгээ усалцсан. Энийг би өчигдөр авсан болохоор жоохон нэг уудан тгээ авсан чинь ингээд хүч алдсан. Гэхдээ би өглөө усалсан. Тэгээд энэ миний петрушка байна. Тэгээд миний чинжүү байна. Би чинжүүгээ яагаад байгааг мэдэхгүй. Миний чинжүүний энэ юу н ингээд доошоо болоод ах юм. Тавчнууд нь энэ дээгүүр харангууд амар хөөрхөн жижигхэн чинжүүнүүд гараад ирсэн. Эднэр одоо томрон гэхээр. Манай шинэ угаалгын машинтай болсон. Yes. Зя. Явчаад ирээ заяа бүбүү. Ажилдаа авчид ирээ чи сайн байж байгаа за. За тэгээд мэдээж энэ усан архад усныхан савыг аваад ингээд жоохон нэмэг бүгэж зүчгээр шал өөр байгаа зү.
Бүбү. Юу ч бодож чинь чи? Бүбү. Бүб битээр хөөрхөн байна уу? Хаач шиг. За бүбү намайг хүлээгээд орон дээр ингээ хөөрхөн суучих за. Өнөөдөр яг орноос унахчихсан минь сториг үзээрэй. Стори халуулсан байхan бол би бүбүгийн хайлайтад хийцэн. Хүй амин ажиж энд сурдаг үсттэй яга ажиллаад байгаа. За энэ оюутнууд ер нь ажиллаж болдог. Тэгээд би ажиллахдаа 7 хоногт ер нь нэг л удаа ажилладаг. Тэр нь болохоор хагасаа өдөр тэгээд илүү ажиллах уу гэж асуух юм бол би илүү ажиллах юм бол тэрийг надаа нөгөө нэг цагаар нь бодоод илүү төлчих жолдог. Тийм болохоор надаа миний ажил аюу таалагддаг. Тэгээд ямар ч байсан. Манай ажил өнөөдөр би 13:30-аас орой 22 хүртэл ажиллана. Тэгээд 1:30 хүртэл надад нэлээд зайтай 2 цаг дутуу байна. Тэг ямар ч байсан би хичээл хийх юмнуудаа аваа явцсан. Тэнд очиод суунга кофе унга хичээлээ хий гэж бодоод жоохон тэг хичээл жоохон нөгөө гэрийн даалгавраа би хийх хэвээр. Шалгалтаа өгсөн ч гэсэн гэрийн даалгавраа цаашаа хийн. Семестр үргэлжилж байгаа учраас. За нэг тиймэрхүү юм да. Би бүр хөлөрч байна. Би уул нь ерөөсөө нэг амар хөлөрдөг хүн биш ахгүй. Тэсвэлээ үед яг энэ сахалны хэсгээрээ хөлрөөд байна. Тэгээд би яг нэг маск зүүсний дараа бүр амьсгалж чадахгүй бүр уур үрээд. Тиймэрхүү энд тэгээд олон нийтийн тээвэрлүү хүмүүс орохдоо маска зүгээд гарахтаа тайлдаг болцсон. Тэгээд ингээд яг маска зүгээ явахаар өнөөдөр шиг юм халуун өдөр тэр маскандаа бүр ингээд бүтээд хамаагүй хөлс гараад бүх заваараад. Тийм учраас ингээ явж байна. Хөөе, хараа. Би яг палаачтай юм шиг яваад байна. Миний подолк хурд болохоор нөгөө нэг шорт яг дарчаад ах юм. Яг гоо шорт хальцхуугаал харж байна. Хальцхуугаал тэгэл байхгүй. Тэгээ нэг нь шортын дотор хийнгүү жоохон байж байгаад гарчаад ах юм. За би ингээд удахгүй ажилдаа арах гэж байна. Ажил руугаа алах гэж байна. За тэнд нөгөө нэг Эспано Surprise гэдэг байгаа. Тэрнээс ингэж ахчих ирээд заяа. Ингээ алах штэ. Энэ хаалцхан дотор хэрвээ эндээс сургуультай юу яаж байгаа бол төлж байгаа бол энэ хаалцанд хийж болдог шүү Берлинд байгаа. Даашаа гаражлаа буугаад ямар гоё юм бэ? Нэх гоё. Салхи хүлээгээ ажилтны авцсан байна. Кофега хийцэн. Тэгээд манай ресторан хаацсан байгаа байхгүй юу? Тэгээд ресторан энгийн хүмүүсийн рестораныг ажилчдын ресторан болгоо. Тэгээд ийм том талбайтай болохоор эндээ хүмүүс нь ингээд гоё суугаад ирнэж байгаа. Би одоо хичээл хийх үү? Би одоо нөгөө нэг амьсгийн шалгалтнаасаа болоод стресстжсэн бичлэгээ галс нийлүүлээд галс эдэд тэгээд оруулаад хай. Зэмний ихний пауз. За би штэ гирос гэдэг юмтай будаа авсан. Ногоотой бас. Хажууд нь өнгөрцөө помидор тэгээд жоохон помидортой салат гэх юм уу. За миний ихний пауз дуусчлаа. Би хоолоо идсэн. Тэгээд усан уцсан. Одоо маска зүгээд би нэрээ нөгөө нэг ажил хийж байхдаа хүмүүс амар садаа болохгүй гээд хоёр буучаа тайлаад тэгээд эндээс нөгөө нэг арай зузаан гинжээ штэ тэрийгээ тайлаад хоёр нэмгэн гинжээл үлдээц. Тэгэхгүй л бас арай л хүмүүс хүн цогч алчих гэдэг юм шиг. Тийм энийгээ жоохон нуус хийгээд
угаасаа хийнэ бүгдээрээ. Зя. Би жоохон бичлэг хийж болохгүй газар бичлэг хийгээд ах шиг байна. Би ахаад нэг жоохон идэх юм сонгочоо. Тэгээд өнөөдөр бид нэг жоохон будаа идээд тэгээд өглөө талах эзнээс хойш юу ч идээгүй. Одоо тэгээд 6 цаг болж байна. Тэгээ 2 дахь хоолоо идээд ажилчдаа зориулаад торт авчирсан гинэ. За би саяны тортыг нэг гоё гэртээсэн тортоо харна тэгэхээр шийдлээ. Тэгээд дахиад надад нэг пауз байгаа. Гэтэ тэр нь болохоор зөвхөн кофений 15 минутын пауз тэрнтэй дээ. Одоо буцаа ажиллаа. Бай. Яа. Арай 8 цаг болж байна. 19:50. Одоо яваад нөгөө нэг ажилтны гэртээ хийсэн тортыг идээд сайхан сууж агаад гэтэ одоо нэг 15 минут дараа гоноо. Гоён. Ямар гоён. Кофе уусан ч манай кофений машиныг унтраачих. Арай олж болохоор 8 болж болохоор. Манай ресторан дандаа одоо нөгөө ажилчдын ресторан дандаа эрүүл хоол байдгүй ч гэсэн арай эрүүл болоход авч болдог. Тэгээд ингээд ямар ч сан дандаа ногоо байдаг. Мах нь ер нь жоохон соустай ажих гадаг. Гэхдээ өнөөдөр миний авсан мах нэг пүтэ байсан. Пүтэ нь юу юм бэ? Дахиа биш нөгөө нэг өөр ямар ч сан дахианы төрлийн мах байсан. Тэгээд тэр нь амар юутай өөх багтаа тэрэн дээр нэмдэг нь соус нь ерөөсөө тийм давстай соус биш амар эрүүлэрхүү амар тийм розмаринтай тийм гоё амтлагчтайсан. Тэгээд хөнгөн хоол байсан гэх юм уу. Тэгээд би тэрийг ногоотой айдсан. Тэгээд хажууд нь жоохон черри тавиад тэгээд өгөрцийн помидороос хийгээд тийм. Тэгээд өглөө өдөр идсэн хоол маань бас тиймэрхүү. Гэхдээ би одоо ингээд хагас өдөр ингээд ажил дээр ажиллахаар дандаа ингээд 3 пауз аваад пауз болгоноороо идээд ахаар маргааш амар би хүнд санагддаг шүү дээ. Тэгэхээр маргааш байгуу гоё би хөнгөлөх дан салаатаар амьдарч тийм үү? Энэ коронавирус болоод бид нэр жоохон өөр төрлийн ажил хийж байгаа. Тэгээ өдөржингөө нааш таашаа алхаад амар тийм биеийн хүчний шаардлагацсан тийм нэг том тэрэг бас төрдөг болохоор тэрийг хийнгээ өнөөдөр адж яхад бүр 31 градус болохоор бүр хөлрөөд тэгээ тийм юм хийнгээ ажиллаж байгаа болохоор бас идж байгаа юм амар их шатааж байгаа л да. Гэхдээ би нөгөө нэг сая шалгалт малгалт гэж баахан явсаар агаад эрүү сайн хооллож чадаагүй тэгээд басгал ерөөсөө сайн хийж чадаагүй. Тэгэхээр би нэгд өдрөөс Chloe шинэ чаленж эхлүүлж байгаа. Би тэрийг хийж үзтiin юм уу гэх. Тэгээд тэрэн дээрээ би дахар юу хийнэ? Бичлэг хийнэ. Тэгэхээр тэрийг хамт хийх юм бол хамт эхлэх юм бол бүгдээрээ үр дүнгээ хамт үзээд before after хамт харьцуулж болох юм байна. Миний ганц
чанга ирж болдог газар ажил дээр лифтлээд юм байна дөө. Гэж. За цаг 10 цаг 50 минут болж байна. 49 минут. Тэгээд яна би харагдаж байна уу? Гэртээ ороод ярих уу? Амар ядарч байна. Яг гэрлийн доор харагдаж байна. Намайг би сая амар азтай заяо. Яг ингэ ярих уу? Би сая амар азтай яг манай энэ гэрийн хавьд ажилд амьдардаг нэг ихч манай ажил дээр байдаг хгүй юу. Тэгээд тэр их яг бит хоёр 15 минутын зайтай хамт тарж таарад тэгээд намайг гэрлүү хөргөж өглөө л дөө. Гэрлүү ч яхаад энэ гэрийн хавлуу. Тэгээл гялс хүрээд ирсэн болохоор уул нь би гэрлүүгээ ирэх гэж бүтэн цаг болтыг. Өнөөдөр нэг 40 минут 30 минут болоод ирчлээ. За орж байгаа дээр. Сэна бубу. Ятчина. За явсан гараа. Зя бичлэгээ яаж эхэлж ин тэгж дуусгах нь байна. Хамаг будгаа арилгаад үсээ задлаад. Унтээд амар ядарч байна. Тийм ээ бубу. Өнөөдөр тэгээд 8 хагас цаг нийт ажилласан. Тэгээд бас ядарч байна. За миний бичлэг ер нь ингээд дуусах юм шиг байна. Миний нүд бүр анилаа. Тэгээ одоо линз авахгүй бол мангар юм шиг линзээ тайлаагүй ээжж бахан тос мос төрчихлээ. Одоо авах гэж буу юм болно. За амина линзээ тайлаад орондоо ороод унтлаа. Өдөржингөө гүйсэн болохоор хөл дээрээ алхсан. Гэхдээ яг нэг амар тэрэг мэрэг төрээгүй л дээ. Гэхдээ одоо ингээд нөгөө нэг хүмүүс тэргээ авчраад энэ ингэсэн байна гэл тэрийг нь юу өөр ажилтан дээр аваачих гад одоо ингээд дундуур нь тусаалгаад эсвэл нөгөө нэг тэргийг шалгуулах гад өгөнгүүт нь би тэрийг нь тоолж шалгачаад тэр нөгөө нэг надаас юм байна штэ тэргээрээ тоолж шалгачаад тэгээд өөр ажилтанд өгдөг тиймэрхүү юмнууд хийсэн болохоор одоо нөгөө нэг тэрэг над дээр ирээд өөр ажилтан дээр очих хугацаанд би тэргийг чинь түрэн штэ тэгээд өдөржингөө ингээл хөл дээрээ ингээл наан цаан тэрэг мэрэг түрэл сууж босоол ингээл агаад байсан болохоор одоо ингээд physically би мах бодоор амар ядарсан байна. Ингээд үлдээд хичээлээ хиймээр байгаа боловч арай дийлэхгүй юм шиг байна. Тийм болохоор одоо ингээд цаг 11 болцсон. Унтлаа. Миний энэ бичлэгийг үзсэн баярлаа. Баяртай. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг хүртэл bye bye. Унтлаа.